Балкон дээр хаалт хийж байна. Өглөөний мэнд. Би бичлэг хийж байгаа. Даарч нь хана? Хай. Норогоор Санжаа даарч нь. норогоор сийгээд нурууч магадгүй. Ийм юу Орох юм баха. Кафе уух хоёр. Тий. Ийм гоё хаалт хийж байгаа. Манай хоёр залуу. Тэгээд наадсан давар орно тий. ингээд шиллээд яг энэ одоо нөгөө хүүхдүүдтэйгээ сайхан суугаад ингээд битүү наагур энэгээр ингээд шиллээд одоо энэ төмөр дээвэр хийгээд дээвэрлээд тэн шилнүүд нь энэ бэлдсэн шилнүүд өнөөдөр битэнсэн өнөөдөр энэ хоёрыгээ дуусгах гэж тарч байна. Би тааш кофе хийж өгөө. За. Маркус миний босоосоо наадтай чи доор шил байгаа миний хөө. Глав. Det här är inte Ясмин, glass. Маркус битэл та чи наадгаа. Маркус. Миний босоод ингээд аавшгаа ингээд явган сууч. Маш. Таун хаа. Ясминагийн бодож байгаа хэрэг. Ясмина чигэд бодсон байна. Маркусс жоохон үлдээсэн. Ясмин авда багсаа үлдээ та. Энд ч болохоор зарим газар амар их бодогтой. Зарим газар бодохгүй нөхөө. Ингээд сайн нэлж өгөх байхгүй. Jag vill bara gå ner där. Den stämmer. Ja, kolla här. Зам. Ясмин. Vänta. Баярлаа. Vad med? Миний хөө. Ja. Ja. Энэ багт хэн тоглолтыг үлээ? Blackers. Хэн тоглолтыг үлээ? Brown. Өөр хэн тоглолтыг үлээ? Мартчихсан уу? Мод бодож байгаа тий. Ясмин. Бодлого хийх ямар вэ? Гоё. Гоё нэ. Ясмин суугаа. Ясминагийн энэ Маркус болсон уу тэрийг? Аха. Авт өгч удаа. Энэ бодлогын тараад байхгүй юу? За энэ балкон өнөөдрийн сайжлыг харуулъя. Балкон дээр чи гарч танилцуулах юм уу? Манай хоёр гадаа. Манай гурав балкон дээр гадаа байна. Балкон тоор. Террас тоор гэж. Энэ нөгөө хин хоёр хийгээд исэн. Сүхэ санжаа хоёр хийгээд исэн. Балконы маань хаалт бэлэн болсон. За энэ болохоор ингээд шил. Тэгээд энэ дээдлийн дээврээ энэ целлулозоор хийн гэсэн чинь целлулоз нь үнэтэй тусаад тийм зориултын юм төмөрөн юм дээвэр аваад дээвэрлсэн байгаа. Энэ орой ингээд энэ гэрэлнүүдийг асаахаар гоё ярагдах байхаа. Орой бас хальт харуулъя. Тэгээд бороо салхинаас хамгаалсан юм сүдрөвч тавьсан байгаа. Анука энд намаа уншаад дүүнрээ хараад ээжин дүүнэр нэнд сайхан унтчих. За манайх энэ талдаа болохоор юугаа бассейн тавья гэ. Яг энэ талыгаа болохоор янзлж амжаагүй л. За яг одоо Шведэд 10 цаг 25 минут шөнийн
Оройн 10 цаг 25 минут болж байна. Тэгээд хүүхдүүдээ унтуулчихсан. Гадаа ингээ наамгүм. Ямар ч тийм хөл хөдөлгөөн байхгүй. Шведүүд ер нь маш эрт унтдаг, эрт сэрдэг ажил төрөлтэй. Ер нь бол өглөөний 5 цагаас сүхэн ажилдаа явдаг гэхлээр ихэнх хүмүүс ер нь ихэнх ажлууд 7 гэж эхэлдэг. За би өнөөдөр ямар юуны тухай блог хийх вэ гэхлээр манай энэ сарвчны талаар энэ хил ам дагуулсан их алдартай сарвч болж байна. За ингээд дотор тал болохоор манайх иймэрхүү оройдоо тэгээд энд нөгөө өнгийн юм гэрэлнүүд тавьсан боловч энэ маань яагаад тасахгүй байгааг бас сайн мэдэхгүй байна. Тэнд бол ингээд залгачдаг. Тэгээд энэгээр ингээд битүү шилтэй болохоор ялаа өдрийн цагаар тийм ялаа аюух цугларддаг юм байна. Нэг муу тал нь давуу тал бол мэдээж их борооноос хамгаалж ийн. Маш сайхан давуу талтай нөмөртэй гэх мэтчлэн. Тэгээ эндээ ингээд би тэд бодон санал ширээгээ тавьсан. За тэгээд одоо хүүхдүүд маань ингээд бассейнаа тэнд зоолгоцсон. Тэгээ бассейнда өдөртөө тоглоод ингээд дээдэлтэй нарнаас хамгаалсан сүдэр хүчээ тавьсан. За манай балкон гадаах талбай гадаа балкон маань иймэрхүү болсон. За яагаад би энэ балконыг амар хил ам дагуулсан аюу тийм асуудалтай байгаа вэ талаар жоохон ярих гэж бодлоо. За ямар ч гэсэн хүүхдүүдэд унтуулсан. Хүүхдүүд маш сайн байгаа. Хоёр ихэр маань маш сайн байгаа. Тэгээд хэрвээ миний инстаграмыг, фейсбુકийг дагдаг бол яаж өсөж байгаа хэрхэн хурдан өсөж том болж байгааг бараг ихэнх нь бараг хараад мэдчихэж байгаа хаа. За тэгээд би өнөөдөр хүүхдүүдийнхээ тухай ярихгүй юун талаар ярих вэ гэхлээр бид нэр ийм юу хүлээж авсан хэд хоногийн өмнө ийм зурагтай энэ одоо манай энэ балконыг гаднаас нь ингээд одоо манайх тэр гаднаас зам талаасаа гэх юм да манай балконыг иймэрхүү харагдчихаа. Ингээд зургийг авцсан. Тэгээд одоо энэ мэдэгдэх хууц гэх юм уу, шаардах хууц гэх юм уу, ийм юм ингээ хүлээж авсан. Тэгээд аюу тийм юутай байна. Бухимдалтай байна. Яагаад тэгэхээр энэ Швед аюу тийм юу одоо хууль дүрмээ их өөртдөг, дагдаг. Тэгээд заавал ингээд ямар нэг юм хийвэл заавал эхэлж асуудаг, зөвшөөрөл авдаг тийм хууль дүрмтэй одоо юу гэдэг Швед улс өөрөө тийм бүх юм дээр дүрм ярьдаг, бүх юм дээр хууль ярьдаг, хууль дүрм ярьдаг, тэгх дүрмтэй, ингэх дүрмтэй тэндээс асуух хэвээр эхэлж заавал уцтаж асуух хэвээр хөгштэй нэг бодлын маш амар бүх юмыг ингээ хэлбэрчлээд амарчилсан ойчир дайрн гардуур өврөөр ярин хөөрнө гэсэн асуудал байхгүй. Хүн болгонд нээлттэй, хүн болгонд яриад цагаа аваад үйлчлэгээ хүссэн үйлчлэгээ авдаг ч гэдэм үү. Тиймэрхүү байдаг. Нэг талаараа маш зөв, маш гоё юм шиг мөртлөө. Одоо жишээлбэл манай энэ асуудал дээр болохоор амар тийм юу байгаа байхгүй. Бидэнд одоо айгүй тийм хүндрэлтэй байгаа байхгүй. Юу гэсэн мэдээлэл ирсэн гэхлээр та нар ингээд гадаахын балконоо ингээд шиллээр ингэж барьсан байна. Тэгээд энийг ингэж уцтаж цаг авч мэдэгдэх ёстой байсан. Тийм учраас мэдэгдээгүй зөвшөөрөл аваагүй учраас та нар энийг 1 сарын дотор буулгаа. Одоо хэдийн хэмжээний хэдийн харьцаатай юу барих гэж байгаа
юуг битүүлж, юуг өргөтгөж байгаа гэдгийг заавал уцтаж ингэж одоо дүүргээс зөвшөөрөл авах хэрэгтэй гэсэн байгаа юм л да. Тэгэнгүүтээ сарын дотор энийгээ буулгаарай гэсэн байсан. Энэ газар танай талбай мөн боловч бараг юу ч барьсан одоо хэрвээ бид нар ингээд дээвэр биш ганцхан энэ нөгөө шилэн юм хаалт барьсан бол асуудалгүй байсан гинэ. Шилэн жоохоо шилээр бас барихад нэгдүгürt маш их асуудалтай гэж байна. Целлулодоор ингэж зүгээр юм хаалт дээвэргүй зүгээр хаалт барьсан бол ямар ч асуудалгүй байх байсан гинэ. Дээврийг ингэж өргөтгөж шинээр ингэж дээвэр барьсан тохиолдолд жижигч вэ, томч вэ энийг байшингаа сунгасан гэж үздэг гинэ эднийхээ. Ингэж дээврийн төрлийн барьсан л бол заавал ингэж холбоо ярих хэрэгтэй байсан, зөвшөөрлөх авах хэрэгтэй байсан юм аа гэд. За тэгээ бид нар ямар ч гэсэн юу руу тэр холбогдох газрууд руу мэйлэр өөрсдөө энэ дотор талаас нь ингэж зургийг аваад бид нар ингэж барьсан. Бид нар ингээд нэлэх хүүхэдтэй тэгээд тэргээ ингэж хадгалах газар байхгүй. Одоо ингээд ил задгаа учраас ингээд цас бороо салхинаас ингэж хамгаалахын тулд бид нар ингэж дээвэр бариад ингээд шилээр ингээд хаалт хийсэн юм аа. Тэгээд бид нар ингээд нэгд барьцсан болохоор бид нар ингээд буулгахгүйгээр та нараас ингэж зөвшөөрөл авч болох уу гэсэн утгатай ч гэдэг юм. Тиймэрхүү мэйл бичсэн байгаа. Тэгээд уул нь ингээд аюу гай тухтай сайхан болсон боловч шведүүд ойлгоход аюу хэцүү, аюу тийм бүх юм ингээд дүрмэнд ингээд баригдсан. Хуйлтай дүрмтэй ус. Тэгээ хуйлаа дагна, дүрмээ дагна. Тэгээд болохгүй гээд заавал нурах хэрэгтэй гэх юм бол одоо тэгэл нурахаас өөр арга байхгүй. Тэгээд яалтчгүй одоо юу гэдэг яг энэ өчнөө хүч хөдөлмөр гаргаад мөнгө төгрөгөө зараад тийм ээ ийм хаалт ингэж барьсан. Тэрийг одоо сарын дотор ингээд нураа гэсэн шийдвэр ингэж ирж байгаа. Хамгийн гол бухимдуулж байгаа юм нь бид нар стандартаас шал өөр өнгөөрч гэдэг юм уу, шал өөр одоо газраа сунгасангүй нэгдүгээрт хүний газар дээр барьсангүй стандартаас өөр хэмжээ, өөр материалаар ч гэдэг юм уу, өөр будаг ашигласан ч гэдэг юм уу, бид нар улаан өнгөөр, цэнхэр өнгөөр будсангүй. Яг л цэвэрхэн стандартад нийцсэн одоо юу гэдэг бусдад цаад болоогүй ингээд цэвэрхэн өөрсдийнхөө газар дээр энэ бол бидний хувийн өмч манайх одоо юу гэдэг худалдаж авсан өөрсдийнхөө газар дээр өөрсдийнхөө мөнгөөр өөрсдийнхөө тав тухад зориулж юм жижигхэн хаалт барьсны төлөө бид нар одоо яг буулга гэсэн тийм мэдээлэл шаардах хуц хүлээж аваад ингээд жоохон бухимдалтай боловч шиг боллоо. Тэгээд зүгээр ямар ч гэсэн Швед улсын хууль дүрм нэг иймэрхүү чанга үйлчлдэг юм аа гэдгийг зах цухаас нь гэж харуулахыг бас нэг юм байдгийн байх шүү. Шведэд ажиллаж амьдарч байгаа хүмүүс бас мэдхгүй хүмүүс байж магадгүй. Манайхан ялангуяа маш их хувийн орон сууц хувийн байшин барилга авдаг. Шведэд ажиллаж амьдарч байгаа монголчууд маань бас мэдхгүй байж магадгүй гэдэг үүднээс энэхүү влогийг хийлээ. Ямар ч байсан ямар нэгэн юм хийхээр бол төрүүлж коммун дүүрэгтэйгээ ингэж холбоо хайрж зөвшөөрөл авч гараа гэдгийг ямар ч гэсэн эхлээд хүмүүст бас сануулж хэлье гэж бодож энэхүү влогоо хийлээ. За сайхан амраарай. Баяр таа.